Сар шинийн баяр дэлгэр сайхан үргэлжлэж байгаа энэ хүн цаг мөчид бид бүхэн бүгд найрамдах хятад ард улсын нийслэл Бээжин хотод гэр бүлийн хамтаар сурч ажиллаж амьдарч байгаа ууган цэцэгтэй холбогдоод байна. Сар шиндээ сайхан шинжилж гин үү? Сайхан шинжилж байна. Сайхан шинжилж байна. Сайхан. За тэгэхээр бас юуны өмнө та өөрийгөө бидэнд бас товчхон танилцуулахгүй юу? Яг Бээжин хотод бас ямар одоо зорилгоор хэм ажиллаж амьдарч байгаа бол? За юуны төрөнд та бүхэндээ сар шинийн мэндийг дэвшүүлье. Намайг ууган цэцэг гэдэг хятад улсын Бээжинд гэр бүлийн хамтаар амьдарч байгаа ам бүл 3 одоо нөхөр маань болохоор энд ажилтیں۔ Хүү маань болохоор энд одоо баг сургууль сурдаг. Би болохоор Бээжингийн технологийн их сургууль докторийн зэрэгээр докторант зар сурч байна. Тэр юу Бээжин дэх монголчууд маань хэр зэрэг цуглаж одоо бөөнөр гэх юм уу сар шинэ тэмдэглэдэг ер нь тийм уламжлал бас байгаа болов. Нөгөө талаар бас яг хятадуудын хувьд манайхаас одоо соёлын ялгаа мэдээж маш ихтэй учраас цагаан сарыг хэрхэн яаж тэмдэглэн өнгөрүүлдэг юм бол? Бээжинд байдаг монголчууд бол харьцангуй бусад орнтой харьцуулахад тооны хувьд цөөн байх шүү. Ер нь цөөн. Тийм болохоор бид нэр шинэ нэгэндээ бол элчин дээрээ цуглаад золголтоо хийгээд идэ будаага амсчихдаг. Тэгээд харин хятад Монголын цагаан сарын хаврын баярын ялгаа гэвэл ер нь цаг хугацааны бэлэгдэл одоо хаврыг өгсөн шинэ он гэдгээрээ л төстэй болохоос биш ёс заншил үйлдэл бүгдээрээ бас тодорхой хэмжээний зөрүүтэй байдаг. Хятадууд бол хөвчлэн хаврын баяраараа одоо байн шидэн банш гэдэг нь бид нар шиг одоо гигнэт идэх шүү дээ. Хятадууд хөвчлэн усан чансан байн шиддэг. Дотор нь янз бүрийн махнаас гадна өндөг, жууцаа одоо бусад нарийнаа хийж иддэг дээ. Одоо Монгол түмний маань хувьд бол цагаан сарын баяр бол мэдээж бас ахмадууд илүүтэй хүндэтгэл үзүүлж байд бас зорж очин зологдог шүү дээ. Тэгэхээр одоо таны амьдарч ажиллаж байгаа тухайлбал хятад улсын хувьд бол яг иргэдэн яг энэ төрлөөрөө утга агуулга нэг ижил гэж явдаг юм болов эсвэл хаврын баяр гэдэг дээр илүү төвлөрдөг үү? Бас ижилхэн энэ хэдийгээр хаврыг өгсөн шинэ жил гэж явж байгаа боловч бас л гэр бүлийн баяр эцгийн ахмадууд дээр очиж одоо хятадууд бол нэг золгонд гэхгүй л дээ зөвөр уулзаж хамтдаа хооллох цагийг гэр бүлээрээ өнгөрөөх хамаатан саднараа өнгөрөөх найз нөхдөөрөө өнгөрөөх гэсэн ийм бэлгэлтэй байдаг. Бид болохоор бас яг хятадд ингээ гориулаа байгаа болохоор одоо аав ээжтэй бол яг одоо очиод золгочих боломж тэр болгон хомс байдаг. Тийм болохоор хөвчлээ одоо ингээ техник технологи хөгжсөн одоо ийм нөхцөл онлайнаар золголт хийх одоо гарын мөнгө шийдвэрлэх зэрэг нэрдэг дээ. Тэгэхээр дараагийн нэг сонирхолтой асуулт нь одоо яг та бүхний хувьд тухайлбал яг хэрхэн цагаан сараа тэмдэглэн өнгөрөөж байна, ширээгээ хэрхэн засч байна. За бүр яг эдийн засгийн талаас бас сонирхолтой хичнээн хэмжээний зардал яг цагаан сарын үеэр Бээжин тухайлбал гарч байна. Сонирхолтой асуулт байна. Энэ бол ер нь цагаан сараа тэмдэглэх тэгээ гадаадд байгаа монголчуудын хувьд маш чухал үйлдэл, маш чухал үйл явдалтай. Тэгээд тийм болохоор бид ёс уламжлалын дагуу одоо баяраа тэмдэглэн бэлтгэх нь бидний үүрэг мөн үр хөвгтдээ сургаж дамжуулж үзүүлэх нь бас бидний эцэг эхийн үүрэг байдаг. Тийм болохоор бид манай гэр бүлийн хүнд маш их ач холбогдол өгдөг. Тэгээд би бас уус нутгийн бэрэлтэй. Тэгэхээр би гэртээ бас өөрөө хөрмлөө хийгээд таваачдаг. Тэгээд хятадд одоо бас яг хоньны ууц гэж бас яг одох боломжтой байдаг. Тийм болохоор би зөвхөн хоньны мах аваад тэгээд чанаад ингээд таваачдаг. Тэгээд цагаан идэ болохоор бас яг аарал хурууд гээд бас яг олдох боломжтой болохоор харьцангуй цагаан өнгөтэй бичэн чихэр аваад тэгээд таваачдаг. Монголоос жишээлбэл тавгийн идэгээ захиалах ч юм уу тиймэрхүү тохиолдол байх уу? Байхгүй. Тэгснээс би өөрөө хийчихэл зүгээр. Би өөрөө хийж чадах болохоор. За танд маш их баярлалаа ярилцсанд. Ингээд гарч байгаа гал морин жилдээ та гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг бас хүсэн өрөө мөн таны эрдмийн ажилд бас өндөр амжилтыг хүсэн өрөө. Та сар шиндээ сайхан шинэлээрэй. Маш их баярлалаа. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэй. За баярлалаа. Баярлалаа. Бид сар шинийн тэмдэглэл баярын эдгээр өдрүүдэд гадаадад ажиллаж амьдарч байгаа элэгнэгт Монгол ахын дүүстэйгээ холбогдсон хэрхэн баярын ширээгээ засаж баярыг тэмдэглэж байгаа талаар бас суралцж байгаа байлаа. Тэгвэл сайхан бид бүхэн хамтдаа хятадын Бээжин хотод гэр бүлийн хамтаар сурч ажиллаж амьдарч байгаа ууган цэцэгтэй холбогдлоо.